Бүтээлч хөвсгөлчүүд. Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан газар нутгийн хэмжээгээр явцдаа 6 дугаарт ордог онгон байгальд түүхийн дурсгал, ховор аврагмал, ан амьтан зэрэгээрээ гадаад дотоодын зуульчдыг татдаг үзэсгэлэнт нутаг билээ. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 750 км зайд оршдог хойд талаараа Оросын албаны ус, баруун, зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хэлэлдэг. Засаг захиргааны 23 сум, нэг тосгон 129 багтаа. Хөвсгөл аймагт төрийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 212 байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны судалгаагаар архив, албан хэрэг хөтлөлтийн батлагдсан оронтойгоор ажилладаг байгууллагын тоо 114, хавсран гүйцэтгэдэг үндсэн оронтойгоо байгууллагын тоо 92, мэргэжлийн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнаа байгууллагын тоо 22, мэргэжүүлэх ханган шатны сургалтанд хамрагдсан ажилтнаа байгууллагын тоо 89 байна. Ажилтны тогтвор суурьшил буюу ажилласан жилээр авч үзвэл 10-аас дээш жил ажилласан 30, 5-аас дээш жил ажилласан 39, 3-аас дээш жил ажилласан 31, 1-ээс 2 жил ажиллаж байгаа 14 албан агчтай. 2020-оос 2025 онуудад архивын тасгаас сургалт арга зүйн мэдээллийг тогтмол хийн ажиллаж байгаагийн дээр сургалтанд шаардлагатай техник хэрэгсэлд 373 сая төгрөгийг зарцуулан цахим болон танхимаар давхарсан цоогоор нийт 2751 албан агчийг хамруулан мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн байна. 2025 онд төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үйлсийг аймгийн хэмжээнд зохион байгуулах Хөвсгөл аймгийн засаг даргын 8 сарын 28-ны өдрийн А516 тоо тахирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. 9 сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан аймгийн удирдах ажилтны 8 дугаар цугларалт дээр аймгийн засаг дарга Төмөр-Атар нийт удирдлагууд бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах чиглэл өгсөн бол удирдах ажилтны 9 дугаар цугларалт дээр төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт, улсын үзлэгт сайтар бэлтгэж ажиллах талаар төрийн захиргаа удирдлагын хэлцээр гончиг аймгийн засгийн хамгийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч хууль эрх зүйн хэлтсийн дарга маш батнаар үүрэг чиглэл өгсөн юм. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл авалгааны баримтчилгааны стандарт, төрийн албаны тухай хууль, төрийн албан агчийн ёс зүйн тухай сэдвүүдийг хамарсан 30 оноо бүхий сорилыг Google Meet-ээр авлаа. Нийт 1305 албан агч сорилт хамрагдсанаас сорилын дундаж үнэлгээ 60%-тай байна. Аймгийн засаг даргын хамгийн газрын бодлогын хэлтсийн дарга нараар ахлуулсан 6 ажлын хэсэг 9 сарын 22-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд аймгийн төвийн 48, 16 сумын 110, нийт 158 байгууллагад ажилласан байна. За урдчилсан байдлаар тайлан мэдээ ирүүлж үнэлгээ дүүнэлт авсан 49, үзэсгэлэнгийн хуваарьт орсон ч мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө авч шалгуур үзүүлэлтээр үнэлэх боломжгүй 6, нийт үнэлгээнд орсон байгууллагын тоо 270 байна. Монгол хэлний тухай хуулийн 7-гийн 2 дахь заалтын хэрэгжилтийг хангаж аймгийн засаг даргын 2025 оны 1-р албан даалгаврыг хос бичгээр үйлдэж цаашид төрийн байгууллагууд хос бичгээр албан хэргийг хөтлөх чиг үүргийг өгсөн. Аймгийн хэмжээнд 200 байгууллагын хэвлэмэл хуудсыг ихийг хянаж монгол бичгээр хөрвүүлж хэвлүүлэх ажлыг зохион байгуулсан. Цахин албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт төрийн байгууллагын удирдлагуудын тоон гарын үсгийг хэрэглэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Байгууллагын архивын үйл ажиллагааны дундаж үнэлгээ 78.9, байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны дундаж үнэлгээ 81.5, төрийн ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааны дундаж үнэлгээ 74.7, аймгийн нийт дундаж үнэлгээ 78.3% байна. Цаашид анхаарах асуудал: төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдүүдийн орон тооны архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнаа болгоход анхаарах үүнд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв гэх мэт. Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны ажлын ачааллыг багасгах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх. 3-т мэргэжлийн боловсон хүчин ажилуулах, шаардлага тавих, хүний нөөцийн бодлогоо зөв тодорхойлуулах. 4-т архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны тогтвор суурьшилтай ажиллах нь цаашид анхаарах асуудал болоод байна. Бүтээлч хөвсгөлчүүд.